тий 20 жил, 30 жил, 40 жил ингээд нэг хараагүй хүмүүс тий ингээд ах эгч нартайгээ дүү нартайгээ уулзахад бол үнэхээр гайхамшигтай сайхан л өрг хүчтэй ажил болж байгааг би харж байна. Техник технологийн Политехник коллежид 2016 онд анх хэлсээд тэгээд барилгын цахилгаан гэдэг ангид ороод тэгээд MBS техникч дээд сургуулийн төгссөн байгаа. Тэгээд 2022 онд бол цахилгаан хангамжийн инженерээр болж төгссөн байгаа. 2007 онд энэ сургуультай ис ороод 2011 онд хоол үйлдвэрлэлийн үйлчлэгийн технологийн мэргэжлээ төгссөн. Одоо аврагчд бол ерөнхийдөө тогтч ялгашдаг. 2006-аас 2008 онд техник технологийн коллежийг тоогч нарийн багцын мэргэжлээр төгссөн. За энэ зохион байгуулж байгаа тэмцээн бол маань төгсөгчдийн тэмцээн гээд 3 төрөл тэмцээнээр зохион байгуулж байна. Манай баг бол сакс, волейбол, баарт гэсэн 3 төрөлд нь гурван хэлцэж байгаа. Спортын наадам бол аюул болж байна. Үеийн төгсөж одоо миний дээдлийн үеийн ах эгч нар ирсэн байна. Миний доотлын үеийн хамт одоо сурч ирсэн үеийн нөхөд маань ирсэн байна. Миний дараагийн үеийнхэн ирсэн байна. Үнэхээр гоё халуун талааны амтлаар язгуулсан аюул сайхан арга хэмжээ болж байна гэж дүгнэж. 40 жилийн арга хэмжээ болж байгаа бүх багш нартаа тий сургууль хүмүүжлэг одоо нөгөө багш нартаа бүгдэнд нь баярын мэнд хүргэе. За тэгээд өнөөдрийн үйл ажиллагаа бол маш гоё болж байна. Одоо цуг тоглож байгаадаа бас маш их баяртай байна. 2016 онд анх ороход бол манай сургууль ийм хөл хөмгийн талбай ийм мэдгүй байсан. Одоо цаашдаа ингээд шинжилэлт сайжруулалт ингээд хүүхдийг яаж хөгжүүлэх үү гэдэг тал дээр маш анхаарч бас одоо ажиллаж байна да. Одоо спорт, сурлага спорт класс гэх юм бол Эргээд сургууль дээрээ 10 гаруй жилийн дараа ирлээ. Бас гоё сэтгэлд хүрч байна. Тэгээд сургууль маш их өөрчлөгдсөн байна. Багш нартайгаа эргээд уулзахад маш сайхан байна. Сургуулийнхаа нийт хамт олон төгсөгчдөө одоо 40 жилийн баярын мэндийг хүргье.